Хэмжээхний бодит амьдралыг өгүүлэх нарийн даацсан хүмүүсийн парт 4 айсв. Бусдыг шоконд оруулж нүд орой дээр гарах улам хэмнэх аргуудыг харуулах экстрим чипсгийн шоуны 3 оролцогчийн мөнгөө хэмнэх аргуудаас ярьж өгөхөөр бэлтгэлээ. Хүний нарийн зан юунд хүргэж болдгийг харан хэрхэн амьдарч болохгүй талаар ариун туршлагыг хуримтлуулцгаая. Өнөөдрийн хамгийн ихний хүн бол үнэхээр хамгийн шижгийн мөнгө хэмнэх арга техникийг ашигладаг ихч байгаа. Өмнөх бичлэгүүдээр нэлийн олон шижгийн юм харсан ч энэ удаагийнх бас л тааварлшгүй байлаа. Тэдний гэр бүлэрээ нэг усанд ордог гинэ. Гэр бүлэрээ ваннада тос уусанд ээлжилжээр ордог гэсэн үг. Ер нь бол нэг нь ороод тэгээд дараачих нь бас ээлжлээ дараалаад орно гэсэн. Тэгээд тэр ус нь бүр шалны алчуур угаасан юм шиг хар болчихсон байгаа байхгүй юу? Энэ мэдээллийн дараа хүн өөрийнхөө үзэл бодлоо хуваалцлаа. Хүүгийн хэлж буйгаар би үнэхээр тусдаа усанд орохыг хүсдэгэ. Гэхдээ эцэг эхээсээ болоод чаддаггүй. Тэд усаа хэмндэг гэлээ. Ээж нь тэгсэн чи харин усанд орохдоо ашиглах шампунь болон савнгаа жижигхэн савнд баг зэргийг хийснэ. Энэ манай сарын хэрэглээ гэж амнаа. Жинхнээсээ чиний сарын хэрэглээг миний нэг удаагийн хэрэглээ байлаа гэж. Хамгийн амар нь хэмнэх аргаар нэг жижигхэн сав бүтээгдэхүүнийг 6 сар шахуу хэрэглэдэг гинэ. За тэгээд усныхаа мөнгийг ингэж амар хэмдэг хүмүүс чинь бусад зүйлээ жижиглэн юмнэ. Гэртээ нэг ч гэрэл асуухгүйгээр барахгүй гэртээ гэрлийн ламп бариад явдаг гэлээ. Энэ гэрт бас нойлын цаас гэж үгүй. Нойлын цаасны оронд үнгүү сонин ашигладаг юм байх уу? Игч бүр бодрангуугаар яаж тэр цаасаа хэрэглэхээ зааж өгөөстэй. Хүн бүр өөр юмар бахарах юм да. За тэгээд эдний гэрийнхэн бүхлээрээ юм шээ. Эдний том охин болон хатан байж нь эдний зарим гэрийн заншлыг тэрхийг хаард гэж хүлээн авдаг гэлээ. Энэ айлд бас угаалгын машин гэж байхгүй. Бүх хувцсыг нөхөр нь гараараа угаадаг ажээ. Үүнээс гадна хөргөчөж байхгүй. Хөргөчний оронд газар нөхөх хууч тэрэндээ хоол хүнсээ хатгалдагч байх ш. Үүнээс гадна манай гол дүрийн мөнгөө эмнэх гэж хийсэн хамгийн амар зүйл нь өөрийнхөө шүтийг авах байлаа. Зүгээр л хөдлөсөөр байгаад цуглаад авсан ч гэж байх шиг. Бидээ хадуусныхаа дараа шүтний эмчээр татуулахад амар байдаг шүү дээ. Ямар амар гэхээр өөрийнхөө шүтийг цугладаг байна. Гэр бүлэрээ нэг орон дээр унтдаг гэж байгаа. Уг нь гэр нь 3 унтлахын өрөөтэй ч гэсэн мөнгө хэмнэхийн тулд ганцхан өрөөндөө унтдаг гэж байх шиг. Гэж амьдраач хүрнэ хэрэг байна уу? За тэгээд өөрсдөө л жаргалтай болоод байдаг юм байл үү дээ. Тэгээд том болсон 2 хүүхэдтэйгээ нэг орон дээр унтна гэхээр юу ч хэмээн юмтэй хэлэх үү? Апсаа. За тэгээд энэ амар нарийн айлд том охин 3 хүүхэдтэйгээ хамт 2-7 хоногор ирж байгаа ажээ. Хэдий гэрт нь илүү унтлахын өрөө байгаа ч гэсэн охиндоо гадаа майхан засаад өгвөл яах вэ? Яаж бодохоор 3 бага насны хүүхдээ төрсөн охин гадаа майхан дунтуулъя гэж боддог байна. Яа аимшигтай гэж. Энэ бол бодит амьдралаар болж буй аимшиг кино шүү баг. Хамгийн бага хүүхэд нь бүр нярай хүүхэд байх ч үү дээ. Ийм амар нарийн сэтгэлийг төрсөн охиндоо гаргаж байна гэхээр хүнээс харамлуул бас яах вэ? Хэцүү ч юм аа. За тэгээд охиноо халуун усанд орох дуртай болохоор ус халааж гадаа ваннд хийсэн ч ах шиг тэр нь гадаа ванн ч үү дээ. Зүгээр гадаа. Тэгээ нөгөө майхнаа харуулснаа чиний 2-7 хоног амьдрах гэрч гэж амнаа. Орой хоолнд охиныхоо гэрийнхний кремний мах, мэлхийний махтай хоол өгөөд наачлаа. Тэгснээ эднийг үнэтэй Франц ресторанд өгдөг шүү дээ. Чи өнгөө идэж байгаадаа баярлах хэрэгтэй. Гээд авна уу? Бас л солиотой байгаа шүү. Гүй ихтэй нялхцэн нарт яг юу идүүлээд байна да. Ингээд дараагийн үн рүүгээ орцгоё. Харамч байж болох ч өөрийнхөө эрүүл мэндээс харамтлана гэдэг ч одоо ариун явдал мөн үү? Ямар нэгэн хорглоо тоолох сонирхолтой биш л бол хүн бүрийн хувьд эрүүл мэнд гэдэг бол хамгийн чухал зүйлс нэг шүү дээ. Дараагийн танилцуулах хүн бол эрүүл мэндээрээ дэнжин тавин хэмдэг хүн байгаа. Гал унтраагч хөлдөө нүүр сүслэгийг агуулдаг билээ. Ер нь хуурай цастай ижил гэсэн. Гал унтраагчаар цэцгэд ойролцоогоор хасах 71 градус хэмтэйгээр гардаг. Манай энэ удаагийн танилцуулах хүн тэр гарсан хөлдөө мөсөр өөрийнхөө мэнг болон арсны ургацыг эмчилдэг гэлээ. Яаж эмчилдэг вэ гэж үү? Шууд л арсан дээрээ байршуулна да. Тэрээр хамгийн сүүл 9 жилийн өмнө арсны эмчид үзүүлжээ. Түүнээс хойш гэрээсээ эмчилгээ үлддэг болсон байна. Магадгүй нөхөр эсвэл өөр нэг гэр бүлийн гишүүн эмч болохоор гэрээ эмчилгээнд орсон гэж үгүй ээ. Ерөөсөө нэг ч эмч байхгүй. Нөхөр нь бүр инженер гээл бот. За тэгээд нөгөө хуурай засаа шууд арсан дээрээ наагаад уннаа. Хасах 71 градус эмчил шууд л тухайн хэсгийг хөлдөн шүү дээ. Их л таагүй эмчилгээ өөрөө өөртөө хүслээрээ үлдээд байдаг болж таарлаа. За тэгээд хүн хүний хобби өөр л дөө. Гэтэ манай гол дүрийн маань хобби эрүүл мэндийн хэрэгсэл цуглуулах юм шиг байгаамаа. Эмнэлгээс илүү тутам материал гүйж авдаг ч гинүү. Эмчид үзүүлэхдээ дандаа үнгүү тест рүү асуудаг гэлээ. Үгүй ямар гоо сайхны дэлгүүрээр үйлчлүүлж байгаа биш дээ. Ядаж гоо сайхны дэлгүүрээс асуусан бол жаахан ч гэсэн ойлгосон доо. Тэгснээ үнгүү хоолой үзэгч, арчтас авагч гэдэл үзүүлж гарнаа. Тэгснээ нэг удаагийн бэлийг нэ бас. Ядаж хэрэглээгүй бэлийг авдаг юм уу гэж бодсон чинь аль хэзээний хэрэгэлсэн бэлийг ариутгаад хэрэгэлдэг гэдэг юм да. За тэгээ бүр үргэлжлүүлээ тариуруудаа үзүүллээ. Тэр тариуруудаач бас өнгөө авсан. Хинээс гэж үү? Сахарын шижинтэй инсулин хэрэгэлдэг найзаасаа хэрэглэснийхэн дараа авсан гин шүү дээ. Яа, ихтэй тариурыг ариутгаж хэрэглэж болдог гэж өстой мэдэхгүй юм байна оо. Цэж байгаа хүмүүстэй хэлэхэд хизээж өөр хүний ашигласан тариурыг ашиглаж болохгүй. За тэгээд мань хүн бол нэг тариурыг 4 хүртэлхүүд ашигладаг гэж амнаа. Нэг тариурыг өөртөө хэрэгэлсэн байсан ч гэсэндээ нэгээс илүү хэтрүүлж болохгүй шүү дээ. За баг одоо хүртэлхгүй байгаадаа баярлаж амьдрмаар ч юм уу. Их чинь ялаа шумууланд хазуулсан шархаа эдгийг харахтай танилццгаая.
Шулуунаар хэлэхэд шууд гарн дээрээ дашилсан хэрцсэн өргөс тэмх тавих юм. Тэгээд тэр уксустай өргөс тэмхээ амтны токсиныг гадагшлуулахаас маш сайн энэ төр гэлээ. За ингэж ашиглаад ашигласан өргөс тэмхээ буцаа саунд нь хийгээд ашиглаад байдаг юм байна шүү дээ. Яг уу гэр бүлэрээ нэг усанд орохоос бас гайгүй ч юм уу. За тэгээ сүүлийн 7 хоног гол дүрийн маншууд аимшигтайгаар өвсөн учраас манай хүн чадах мэдэх бүх арга ашигласан амжилт олоогүй ажээ. Тэгсээр байгаад амьдралын эрхээр эмчид үзүүлсэн байна. Эмчийн үзлэгээр сугийн эмчилгээ эсвэл шүдээ авахулах гэсэн хоёр сонголттой нүүр тулв. Сугийн эмчилгээ хийлгэл өөрийн шүдээ авч үлдэгч $100 үнэтэй ажээ. Харин шүдээ суглуулбал $160 болохоор байв. За тэгээд манай гол дүр маань хэрэг мэдээ алдуулдаггүй хавуулбал хямдруулах уу гэлээ шүү. Эм чинь харин маш их өвднөө гэж тайлбарлаад хэлв. Тэгтэл гол дүр маань таны шүд авдаг төхөөрөмжүүдийг гэртээ авч аваад хэрглэж болох уу гэж амнаа. Одоо тэгээд манай эмч өөрийнхөө төхөөрөмжүүдийг хөөж явуулаад байх нь цаашаа юм. Мань нэгч гэртээ харснаа Google-с хэрхэн шүд татаж авах вэ гэж хайлт хийлээ. Тэгснээ нөхрөө дуудаад энэ ингэж шүд татаж авдаг юм байна. Миний шүдийг татаад аваад өгөөч гэдэг юм да. Нөхөр нь харин эхнэрийнхээ сүрдүүлгээр чихүү шүдийг нь авч өгөхөр болно. Одоо тэгээд чи авахгүй бол би өөрөө авчих шүү гэхээр нь айсан байх уу. Гэртээ нөгөө өмнө эмнэлгээс гуйлагчилж авсан хамаг юм гаргаж засаж дэлгэж тавиад мис ажилбараа эхлүүлэхэр болов. Нөхөр нь тоос орогчны хожуунд нь сорвол скотч тавьснаа сорвуулагч гэж авсан. Инженер хүн бас арай өөрөөр сэтгэд байна уу да. Ингээд жинхэнэ ажилбар нь хэллээ. Ажилбар дуусны дараа манай гол дүр өвдөлбөл төр зүрэх гэж амнаа. Ингэснээр ер нь бол $160 ажилбарыг гэртээ $10 гүйцэтгсэн ажээ. Гээ дараагийн хүн рүүгээ орцгоё. Танилцуулах хүнийг маань Пейлин гэдгээ. Тэрээр аавынхаа усны газар ажилладаг. Үсээс асуулсан бүх хүний үсийг цуглуулж хадгалдаг гэж байгаа. Өөр хүний үсийг юунд ашигладаг юм бэ гэж хүмүүс гайхах л байх. Тэгсэн чинь заяа тасалгааны ургамлын бордоо хийнэ. Бас тэрнээс гадна дэрний ут дүргэгчээр ашиглана гэж авдаг юм да. За тэгэл амар гаж тонтон шиг олон төрлийн ус хадгалчихсан байдаг шүү. Буржгаар, шулуун, урт, богино хамаагүй өсөл бол ус гэсэн урайтгаар цуглуулдаг ажээ. Дэрнийхээ утыг үсээр дүүргэж байхад нь харсан өөрчлөгчийн царайг харцгалаа. Пелиний машин гэж бүр галзуу. Бүх юм өсний болц скотч хоёроор наагаад тогтоочсон байгаа юм чинь. Тэр машиныхын тохиол одоо яа хийгээд байгаа юм бэ? Утгагүй Пелин салаанд сүд бүсгүйн үдшилэг зохион байгуулах гэж байгаа ажээ. Сүд бүсгүйн үдшилэг нь болохоор сүд бүсгүй гэрлэхээс өмнө найзуудтайгаа гарах гаралтыг л хэлдэг билээ. За тэгэхээр Пелин маань сүд бүсгүй болон түүний найзуудад иж бүрэн гоо сайхны үйлчлэгээ үзүүлэх болж байгаамаа. Ийм нарийн хүн одоо яаж хэмнэх юм бол доо. Тэгэхээр ер нь Пелиний хэлж буйгаар бол гоо сайхны үнэтэй материалууд энгийн фермээс хамаагүй хямдар олох боломжтой гинэ. Ферм дээр очиод л хэрэгтэй юм хайж гарлаа. Тэндээс олсон юмнууд нь гэсэн чинь адууны шампунь, муурны элс, үнэний дэлэн тосолдог петролеум жели. Йой. Гэтэ одоо эднэрээр яах гэж байгаа юм бол доо. Пелиний хэлж буйгаар ихэнх салаанууд адууны шампуныг хэрэглэдэг. Тэгээд бас муурны элстэй орцсон үнэтэй нүрийн масктай ижил орцтой байдаг. За тэгээ бүр петролеум желийн өөрөө вазелиний гол орц шүү дээ. За үзэж байгаа хэдтэй анхааруулахад худлаа шүү. Яасан ч муурны элсийг нүрэндээ түрхэж болохгүй шүү. Арьсанд маш муу. За тэгээ сүд бүсгүйн өдөрчлөгтэй зориулаад муурны элсээ устай хольж тавиад петролеум желигээ шоколадтай хойлоод тэгээ тэрийг микровейв хийж хайлуулад утгаа тавьчихлаа. Өдөрчлөгээ хийх гэж ирсэн хэдтэй 100 гэсний вафельтон сосис хийчихсэн гараад ирлээ. Энгийн сэндвичийн оронд мөнгөө хэмнэх гэж л эвгүй зүйл хийсэн байдаг шүү. За тэгэхээр нөгөө хамаг органик материалаа хольж утгаа тавьсан юмнуудаа өөрчлөлөгчийнхаа нүүрэн дээр түрхнэ. Тэгээд өөрчлөлөгчт нь устай хольсон муурны элс нүрнээ түргүүлж байгаагаа таамаглахгүй шүү дээ. Хөөрхий хэдэн бараг таамаглаачгүй, зүудлээчгүй, бодоочгүй яваа да. Гэхдээ л ингэж бизнес эрхлэнэ гэж байхгүй. Хаанаас гарч ирсэн тодорхойгүй орц найрлага нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнээр хиндэж үйлчилж болохгүй. Ашиг нэмэгдэж болох ч гэсэндээ залилын хийсэн л болж байгаа юм. За ингээд Пелиний талаар яриагаа дуусгая. Та нар маань нарийнда хатсан хүмүүс зурлаа үзээд яаж амьдарч болохгүй, ямар хүн болж болохгүй, яавал хитэрдэг гэдгийг харж авдаг байхаа. Та нар ч гэсэн өөрсдийн гэсэн тусгай хэмнэх арга байдаг бол комментээр хуваалцахаа мартуузай. Ингээд дараагийн дугаараараа уулзлаа баяртай.